Олон улсын Монгол эрдэмтний их хурал 1959 он. Олон улсын Монгол эрдэмтний анх дугаар их хурал. Олон улсын Монгол хэлвчгийн эрдэмтний анх дугаар их хурал 1959 оны 9-р сарын 1-ээс 8-ны өдрүүдэд найрамдах Монгол Ард улсын нийслэл Улаанбаатар хотноо болжээ. Тус хуралд 15 улсын 40 гаруй эрдэмтэн оролцож Монгол хэл утга зохиолын сэдвээр 34 илтгэл хэлэлцүүлжээ. Энэ их хуралд Санжей, Рерих, Чингэлтэй, Озава, Ачневский, Рагвира, Баодин, Ямбын Эренчин, Цэндийн Дамдын сүрэн, Шадвын Дусан Ондан нарын зэрэг нэртэй эрдэмтэд оролцсон байна. Энэ удаагийн хурал нь олон улсын Монгол судлалын эрдэмтдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх эхлэл нь болжээ. Олон улсын Монгол эрдэмтний анх дугаар их хурал 9-р сарын 1-ээс 8-ны дуустал намайг нийтлэл боллоо. Тусралд социалистла, капиталист орнуудын Монголыг судлах нийт эрдэмтэд оролцож Монгол хэл, утга зохиол, түүхийн талаар гоцгорын сонирхолтой илтгэлүүдийг шүүмжлэн хэлэлцлээ. Энэ их хурал хэлбэрчид түүх, утга зохиол, аман зохиолын судлалын талаар олон шинжилгэүүдийг нээж манай ардын соёлын судлах ажиллагаанд дүүсэн ачаал бүгдлийг үзүүллээ. 1970 он олон улсын Монгол эрдэмтний 2 дугаар их хурал. Олон улсын Монгол эрдэмтний 2 дугаар их хурал 1970 оны 9-р сарын 2-ноос 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болжээ. Тус хуралд 24 улс, олон улсын 2 байгууллагыг төлөөлсөн 120 гаруй эрдэмтэн оролцож хэл утга зохиол, түүх, эдийн засаг гэсэн 2 салбар хуралдаанд 110 орчим илтгэл хэлэлцүүлжээ. Илтгэл тавьсан эрдэмтдийн дотор Лигети, Кара, Синор, Летимор, Крюгер, Хессиг, Сагастер, Атори, Ивамура, Озава, Рахвельц, Аклиднако, Санжей зэрэг гадаадын эрдэмтэд, академич Эренчин, Дамдын сүрэн, Лувсан Ондан, Ширэндв, Нацагдорж, Бира нарын зэрэг нэртэй эрдэмтэд байжээ. Дэлхийд нэртэй олон эрдэмтэд нэгэн дургуулсан анхны тохиолдол болсныг хурлын төлөөлөгчид онцолж байлаа. Энэ удаагийн хурлаас олон улсын Монгол эрдэмтдийн их хурлын байнгын хороог байгуулж, ерөнхийлөгчөөр нь академич Базрын Ширэндв, нарийн бичгийн даргаар доктор Сономын Лувсан Ондан нарыг сонгожээ. Нээлтийн бүгд хуралдаанд академич Ширэндв Монголын түүхэнд ардын хувьсгалын эзлэх байр, түүний ачаал будал гэсэн илтгэл хийлээ. Үүний дараа тус их хурлаас нөхөр Цэдэнбал дэлгээх хариу илэрхийлэлтийг санал нэгтээ батлаад хэл утга зохиолын түүх, эдийн засгийн 2 салбар болж хуралдлаа. Төгсгөлийн бүгд хуралдаанаар олон улсын Монгол эрдэмтдийн хоорондын харилцаа холбоог цаашид улам дэмжих зорилгоор их хурлын байнгын хороог байгууллаа. Хэрвээ анх дугаар их хуралд гадаадын 10-аад орны 23 эрдэмтэн оролцсон бол энэ их хуралд 30 орны 100 гаруй эрдэмтэд оролцсон нь дэлхийд дахинд Монгол судлал төргөн хөгжиж байгааг гэрч
1992 он олон улсын Монгол эрдэмтний 6 дугаар их хурал. 1992 оны 8 дугаар сарын 11-ээс 15-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод хурлдсан олон улсын Монгол эрдэмтний 6 дугаар их хуралд 20 улсын 200 гаруй эрдэмтэд оролцож Монгол хэл бичиг, уран зохиол, соёл урлаг судлал, археолог, эртний ба дунд зууны түүх, Монголын орчин цагийн түүх, эдийн засаг, гүн ухаан, хууль зүйн болон улс төр судлал гэсэн 5 салбар хоролдоонд 188 ихтгэл хэлэлцүүлжээ. Энэ удаагийн их хуралд Саднэг, Олмэн, Фюрбеев, Озава, Окода, Хашимото, Морикава, Танака, Хейсэг, Сагастер, Крюгер, Сандрес, Кара, Легранд, Саграажов, Хагаан чулуу, Эренчэндорж, Зуунаас, Хас эрдэн, Норжин, Сайшаал, Жамт зэрэг гадаадын нэрт монгол эрдэмтэд Монголын талаас Ширэндэг, Ноцогдорж, Бира, Хорлоо, Гадамб, Далай, Сүхбаатар, Ишчамц, Цэнд, Солоо нарын зэрэг 50 эрдэмтэд оролцжээ. Тус их хурлаас олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгчөөр Японы нэрт монгол эрдэмтэн Озаваг сонгожээ. 6 дугаар их хурлыг Монгол улсын засгийн газар ЮНЕСКО ивент итгэсэн байна. Монголчуудын ахуй амьдрал, суурь урлагийн амьдралтай зөвхөн хэмжээгээр танилцах завшаан тохиолдлоо. Энэ их хурал жинхэнэ эрдэм шинжилгээний бүтээлч шинж чанартай нөхөрсөг байдлаар бод өнгөрсөнд би өрөмж байртай байна. Манай энэ удаагийн хурал Монгол улсад болж буй өөрчлөлтийн өнөөгийн нөхцөлд цааснаар ихэхэн онцлогтой байна. Олон улсын Монгол судлалын холбоо бол засгийн газрын бос олон улсын эрдэм шинжилгээний байгууллага мөн билээ. Олон улсын Монгол эрдэмтний 6 дугаар их хурал ажлаа үгээд дуусныг урамжилъя.
Окада, Исёнгю, Сони, Рошин, Базаров, Сэндина хишиг тогтох, Чимэдэрж, Хорлоо, Бираг, Хүрлбаатар, Цэвэндэрж, Өнөр баян, Сонин баяр зэрэг эрдэмтэд болон тэдний залгамж үеийн олон судлаач оролцсон байна. Тус их хурлыг Монгол улсын засгийн газар ЮНЕСКО, Япон сан ивэн тэтгэжээ. 2011 он олон улсын Монгол эрдэмтний 10 дугаар их хурал. Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн Элбэгдэржийн ирээлдэр олон улсын Монгол эрдэмтний 10 дугаар их хурлыг 2011 оны 8 дугаар сарын 9-өөс 13-ны өдрүүдэд Улаанбаатарт зохион байгууллаа. Олон улсын Монгол эрдэмтний 10 дугаар их хуралд Учаад улсын 350 орчим эрдэмтэд оролцжээ. Энэ удаагийн их хурлыг Монголын гадаад харилцаа ба түүхэн туршлага гэсэн ерөнхий сэдвийн дор түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монгол ба гадаад ертөнц, Монгол хэл соёлын тулгымдсан асуудлууд, Монголын эдийн засаг улс төр, Монголын гадаад харилцаа дипломатиас, Монголын тусгаар тогтмол хувьсгал гэсэн 5 салбар хурлаантайгаар зохион байгуулжээ. Их хурлд гадаадаас Сандрес, Орбала, Хашимото, Мацудо, Ацукава, Таки, Исёнгю, Шамдра, Сони, Расадин, Сэндина, Макаева, Гэрэнчинд чишиг тогтох, Цэтэн цах нарын зэрэг 200 гаруй эрдэмтэн Монголын талаас Солоо, Цэрэн сүрэн, Болд, Цэвэндэрж, Шагдар сүрэн нарын зэрэг 100 гаруй эрдэмтэн судлаач оролцож нийтдээ 280 орчим ихтгэл хэлэлцүүлжээ. Тус их хурлаар олон улсын Монгол Сүлжээ холбооны ерөнхийлөгчөөр Германы Монгол эрдэмтэн профессор Клаус Загастрик, мөн тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар шинжилгээний эрдэмтэн академич Домин Төмөр тоогоо сонгосон байна. Түүнчлэн хүнд ерөнхийлөгчөөр Японы профессор Шидо Озава, академич Шагдрын Бира нарыг сонгожээ. 2016 он олон улсын Монгол эрдэмтний 11 дэх хурал. Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн Элбэгдэржийн ирээлдэр олон улсын Монгол эрдэмтний 11 дэх хурлыг Улаанбаатарт 2016 оны 8 дугаар сарын 15-наас 18-ны өдөр Монгол судлал ба доктортой хөгжил гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Тус их хурал дотоодын 100 гаруй, гадаадын 29 орны 300 гаруй эрдэмтэн судлаач оролцож, Монгол судлалын хөгжлийн өнөөгийн байдлыг дүгнэж өгч, Монгол судлалыг цаашид олон улсад хөгжүүлэх асуудлаар өргөн хүрээнд ихтгэл тавин хэлэлцүүлжээ. Тус хуралд 29 улсын 412 Монгол эрдэмтэн оролцсон байна. Олон улсын Монгол эрдэмтний ээлжид 11-р их хурал Монгол хэлэгч, эрдэд үеийн Монголын төв, археолог, уламжлал соёл, утга зохиол, гадаад харилцааны түүхэн уламжлал, төрийн бодлого, өнөөгийн нийгэм эдийн засаг судлал зэрэг асуудал анхаарал хандуулж, судалгааныхаа тэргуун чиглэл болгож байсныг онцлон тэмдэглэжээ. Тус хурлаас Унгарын Монгол эрдэмтэн Агнеш Берталаныг холбооны ерөнхийлөгч, доктор Самхил Дондын чулууныг ерөнхий нарийн бичгийн даргаар сонголоо. Энэ удаагийн хуралд дэлхийн 30-аад орны 400 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл айлтгалан хэлэлцүүлэхээр хүрэлцэн ирсэн нь олон улс бүс нутаг төв дэлхийд Монголын судлал гэдэг шинжил ухааны салбар ямархан өргөн далайцтай болж байгаагийн илэрхийлэл байна. Олон улсын Монгол эрдэмтний 12 дугаар их хурал. Олон улсын Монгол эрдэмтний 12 дугаар их хурлыг Монгол улсын ерөнхийлөгч Ухаагийн хөрөлжлийн ирээлдэр 2023 оны 8 дугаар сарын 9-өөс 14-ний өдрүүдэд зохион байгуулжээ. Их хурлын ерөнхий сэдэв Монголын энх тайван ба түүхэн туршлага ерөнхий сэдвүүдээр 5 салбар хурлын төвлөрсөн. Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн монголчууд, Монголыг уран зохиолын түүхэн хөгжих орчин, Монголын нийгэм эдийн засаг улс төр хувь цаа, Монголын гадаад ертөнц ба харилцаа, монголчуудын соёл, уламжлал ба шинжилгээ. Энэ удаагийн их хурал нь Монголын энх тайван ба түүхэн туршлагын дор Монголын эрхлэгчдийн нөхцөл уламжлал, Монгол улсын нийгэм эдийн засаг улс төр гадаад дотоод ертөнц соёл иргэншлийн өрнө цонцлог онцлон гарчээ. Тус их хурал 20 орны 307 эрдэмтэд ихтгэл хэлэлцүүлсэн. Их хурлаас Японы Монгол эрдэмтэн Юки Канагаяг холбооны ерөнхийлөгч, доктор Далайн Заяаватрыг ерөнхий нарийн бичгийн даргаар сонгов. 2026 олон улсын Монгол эрдэмтний 13 дугаар их хурал. Монгол улсын ерөнхийлөгч Ухаагийн хөрөлжлийн ирээлдэр олон улсын Монгол эрдэмтний 13 дугаар их хурал.
2026 оны 8 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд зохион байгуулж байна. 5 жил тутамд нэг удаа зохион байгуулж ирсэн их хурлыг 13 дугаар их хурлаас эхлэн 3 жил тутамд нэг удаа зохион байгуулж ухаар тогтсон юм. Энэ удаагийн 13 дугаар их хурлд Хятад, Япон, Солонгос, Энэтхэг, Казахстан, Узбекистан, Непал, Израиль, Монгол, Австри, Чех, Франц, Финлянд, Норвеги, Герман, Унгар, Итали, Испани, Польш, Эстони, Румын, Турк, Их Британи, Орос, Швейцар, Америк, Австрали, Конго зэрэг 30 улсын 546 эрдэмтэн оролцож 6 салбарт 531 илтгэл хэлэлцүүлэх юм.